Өглөөний мэнд монголчуудаа хөтөлбөртэй хамтаага үзэгч та бүхэндээ баярлалаа. Хөтөлбөр сэтэл сурал суралцахаар та бүхэндээ хүрч байна. Бид яг одоо Мишель Экспо төвд гарч байгаа арш ширний ноос ноолуурын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаан дээр ирсэн байна. Энэ үзэсгэлэн худалдаан дээр нэгэн хүнтэй уулзаад байгаа юм. Энэ бол ховор угалц компани сургалт хариулсан захирал Баттуулга юм. Танд өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр ховор угалц компани яг ямар үйл ажиллагаа явуулдаг компани вэ? Яг энэ талаар ихлэд хоёулаа яриа гэхлээр сургалт хариулсан захирлын хувьд яг ямар сургалтуудыг хийж байна? Манайх одоо бол Монгол бороод гутлыг үйлдвэрийн аргаар, амжилтын аргаар хийдэг. Манай сургалт болохоор өрөөд Монгол гутлын сургалт, эсгийн уурлал, дээл овц, шүлжмэл нийтлэлийн сургалтууд явагддаг. Аль биесны бүртгэлтэй. Тэгээд авц цахалгаан засвар, орон сууц сурвалжлуу чиглэсэн бүх төрлийн сургалтууд бас явагддаг. Ер нь хамрагдж байгаа ирээдүйн хувьд ер нь хэр хурдан хугацаанд сурах бол тэгэл хүнийхээ чадвараас л болно доо. Хүн маань одоо хэр идэвхтэй сонирхолтой мэрэгжил лугаа тэр лугаадыг дадлагцсан чадвартай хүмүүс бол ер нь бол ойрын хугацаанд сарын дотор бол жигсэрчнэ. Ер нь ингээд хандж байгаа сурах байгаа хүмүүс дунд ер нь тийм хөвчлэн ямар мэрэгжлийн хүмүүс ах вэ юу? Харин тэгээд янз янзын гол төлөв одоо энэ насандаа суусан хүмүүс одоо тэгээд энэ суудлын ажилтай хүмүүс энэ ажлынхаа завсар чөлөөгөөр ингээд суралцъя барья гэсэн хүмүүс ирнэ л дээ. Манай энэ гуталчин маань одоо энэ гар ойдлуудаас их ордог. Энэ угалзны ойдлуудыг бид нараас гараар нь хийх сонирхолтой хүмүүстээ зөө ороох энэ гар шивэр ойдлуудаа гадуур бас хүмүүст оюулдаг. Ажлынхаа завсар чөлөөгөөр ойдог. Хөгжлийн мэргэжлтэй хүмүүс маань гадуур ойдог. Манайхаас хөгжлийн мэргэжлтэй тэрэгэн цэртэй хүмүүс бас энэ гар ойдлуудыг бас хийдэг. Захиалга үнэтэй тэр гар зөө ороосон гар шивэр оёотой хоноо холбоотой гутлуудыг маань хөгжлийн мэргэжлтэй хүмүүс маань захиалга аваад тэрний дагуу бид нар авчиж зураг хийцээ ингээд угалзаа байрлуулад зургийг гаргаж өгөөд нөгөөдөл маань тэрний зургийн дагуу ойдог. Бас тэдрийг бас хөгжлийн мэргэжлтэй иргэдээ бас ажиллаар хангадаг. Энэ Монгол бороод гутлын яг онцлог нь яг юунд байдаг? Яг таны сая хэлснээр тэр угалз гаргах гар ажиллагаандаа байдаг юм уу те? Яг юунд байдаг юм бол яг онцлог нь? Онцлог нь бол юу л байна л да. Ерөөсөө энэ бол эртний одоо дүүхээр ярил ер нь хоёр гутлан өмсдөг улсаар Монголоос өөр байдаг. Эцэг зүгээр арьсан гутлан дээр эсгийн гутал дээр нь давхарлж өмсдөг. Хөл даардаг, хөрдөг. Тийм даваа онцлогтой. Тэгээд энэ улнууд бол янз янзын улгаануудыг та нар өөрснөө харж байгаа бах тийм. Энэ болохоор зүгээр ширэн улгаатай байна. Энэ одоо хүүхэн улгаатай гэдэг чинь. Бус нь болохоор энэ ширээ зүсэд ойцсон байгаа зү тийм. Одоо эдгэр шингээ ширээ зүсэд олдсон байхад энэ болохоор давхар арьс тавиад эндээс нь татаж уулж байгаа байхгүй юу? Тийм онцлогтой. Энэ улдыг бол тусдаа өөр хүмүүс хийдэг. Бас энэ маань бас энэ ийм бол хийдэг манад тустай хүмүүс байдаг. Тэгээ энэ гутал бол яг энэ бас өөр хүний хийсэн гутлууд байна. Тэгээд манайх чинь яг дэлгүүртэй болохоор ганц өөрийнхоосоо гадар олон Монголын олон газар олон хийс загвар хийдэг хүмүүс бас байдаг. Тэр хүмүүсийн гутлыг авч зардаг. Тэгээд тийм даалтай одоо зөвхөн манай гутлыг ав гэж яахгүй шүү дээ. Өөр хүссэн загвар хийцээр бусдын гутлуудыг хүртэл манайх ингэж нийлүүлж өгдөг. Тийм даваа талтай. Одоо Монголд чинь ганц манахаас гадар манайх болохоор үйлдвэрлэгдсэн манайх хуурай хийж байгаа гуталчид бол манай Монголд бол зөндөө бий. Хотод гэх чинь баг 30-40 хүн бол гутал хийж байгаа яг албан бус тоогоор бол тий. Ховор угалц компани яг анх яаж үүсгэн байгуулагдсан бэ? Яг энэ бизнесийн санаагаа та яг анх яаж олоод одоо яг үүсгэн байгуулж ирсэн юм бол? Манай энэ бизнес бол ерөөсөө өв уламжлагч ирсэн. Манай хадам хөгжүүл хийдэг байсан. Манай эхнэрийн маань ээж эмээ маань хийдэг байсан, өвөө маань хийдэг байсан. Тэгээ ээж нь хийдэг болоод тэгээ сүүлдээ охиндоо хөвлөгдөөл. Тэгээд бид тэр энийг яг залуу хүмүүс чааш нь авч явахын тулд үйлдвэр болгоод ингээл өргөжүүлээд явж байгаа. Манай одоо энэ угалз дардаг энэ хийгийн маань тугалгаар дардаг байсан хөнгөн цагаанаар дардаг болсон. Эний ерөөсөө технологи хийц загварыг одоо тэр манай хадам талын хүмүүс одоо хээ угалзын зохиодог. Энийг одоо хөнгөн цагаанаар дардаг, нөгөө элэгддэг, хорогддог, хэв алдагддаг тэр талыг байхгүй болгосон. Тэгээ манайх одоо энэс гадна одоо шин загвараар эсгийн гутал хийж байна. Яг энэ Монгол загвараар энэ 3 хавчаарыг бариулаад энэ гадна талын булгаар гэдгийг юугаар эсгийгээр орлуулад энэ годон гутлыг одоо манайх чинь Оросдол их сайхан хийдэг гэдэг монголчууд бас хийдэг болчих, олноор хийдэг болчих.
Тэгээд их үнэтэйж байна тэд нар. Тэгэхээр айлхаар бид нар хямд төсөр нөгөө эмээ өвнөрийн хөл гардуулаа сургуулийн цэцэрлэгийн хүүхдүүдийн хөл дулаан байлгалаас нь болж байна. Одоо энэ чинь 1-2 настай хүүхдүүд өмсөн дотроо юм бүтэн эсхийтэй. Одоо ингээд цэцэрлэг сургууль хоёрын хооронд даардаг байсан бол тэр даардаг хөрдөг асуудлыг шийдэхийн тулд ийм Монгол хутлын асуудлыг шийдэж өгч байна. Хамгийн гол нь цэцэрлэг сургууль хоёрын хооронд хүүхдүүд явахдаа даарж хөрчих гээд байдаг шүү дээ. Тэр асуудлыг шийдэж өгч явах талаас нь бодож байна. Дулаан байдал энэ бодож байна гэхлээ. Танаа одоо жишээлхэд үйлдвэр гэдэгт чи хичнээн хүн ажиллаж байна. Яг хэдий хэр хэмжээний хүчин чадалтай байна. Манайх одоо альбан бос тоогоор нэг 12 хүн, 11 хүн ажилладаг. Тэгээд яг үйлдвэр дээр байнгын үйл ажиллагаа ажиллаж байдаг нь бол нэг 6 хүн байгаа. Бусд нь болохоор дандаа манай нэг гар дамжлагаар хийгдэг гэдэг шүү дээ. Одоо энэ угалзны орнд нэг зүү ороо, хонь холбоогоор олох гар шивэр оёо моё шүү дээ. Тэдрийг болохоор манай нэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань ойдог. Тэд нар маань яг гэрээрээ суудаг, манай ажлын үйлдвэр дээр ирээд суух жоохон болцоо муутай байдаг болохоор гэрлүүн ажил хийдэг. Ажлаа өгөө явуулдаг. Тэгээд тэд нар маань гэртээ ийгээд ирдэг. Тэд нар манай яг албан бус бүртгэлд маань ороо явж байдаг юм тий. Тэдрийг манайх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгээд энэ Баян шорон нутгийн дэлхийн зөмөнгөөс манайх судалгаагаар тэр хүмүүс авсан. Тэдрийг дамжуулаад тэгээд нөгөө гэртээ суудаг хүмүүсийг жоохон нийгэмшүүлж жоохон өвчнөө төр саатуулах зорилттойгоор бас нэг ийм ажил хийгдэж байна тий. Одоо ингээд энэ гутал хийх энэ бизнесийг хийж байгаа тохиолдолд одоо тулгарч байгаа бэрхшээлүүд яг юу байгаад байна? Тэрийг бас яаж шийдэсэй гэж хүсэж байна. Энэ бол одоо ерөөсөө л борлуулалтын асуудал гэдэг чинь айгүй өндөрлөлтэй байдаг. Бид нар одоо ингээд наран дуулдаар энэ ченжүүдээ өгдөг, наран дуулдаа зардаг. Тэгээд өөрөдөө нэг үйлдвэр дээр нэг жижиг дэлгүүртэй. Бусд ингээд том дэлгүүрүүдэд өгье гэдэлж байна. Ерөөсөө л бидний чинь 100 мянгаар зарах байгаа гутлыг чинь бидний чинь 3-1-ийг нь аваа явчихдаг байхгүй. Тэгээ үндсэндээ бид тэр чинь тодорхой хэмжээний зардал ордог тий. Хөлс өртөг байдаг тий. Өөртөө өртөг байдаг ажилчдын хөлс мэлсгэл зөндөл болон зардал. Тэгээ нэг 50% л босдог. 50% нөгөөх нь аваачаа зардаг. Нэг ашигын маань 33-30-аас 40% нь аваа явчихдаг. Тэг чи одоо над чинь 1000 заас үлдгэр чи би цаашаага тэр чи идэх үү яах вэ? Тэгэл одоо нөгөө ашгаасаа нөгөө зардлаасаа орж ирдэг. Тэгэл эргэж нөгөө үйлдвэрлэгчдийг босох ганц нухалж байгаа юм чинь одоо тэр борлуулалтын асуудал чинь байна л да. Одоо энэ жижиг дунд үйлдвэрлэгээл яриад байдаг. Бид нар төлдөж байгаа юм байхгүй. Дээгүүрэл юм идэд байдаг. Тэгж яхаар энэ их том хөрөнгөийг нэг том үйлчлэгээний төв барьдаг чинь, худалдааны төв барьдаг чинь чиглүүлээд өгчлийг сайхан байгаа юм. Ятгатаа нэг 5% өгчдөг, 10% өгчдөг бол болж байна. Тэгтэл чинь бүхэлдээ ашигын маань 3-1 нь аваа явж байгаа чинь бас хэцүү шүү дээ. Ашиг гэдэг юм байхгүй. Зардалтайгаа нийлсэн ерөөсөө л өртгийн маань 30% нь аваа явждаг. Талын аваа 3-1-ийг аваа явчихна гэдэг чинь тийм л хэцүү асуудал байдаг. Тэр асуудлыг төрцс маань шийдээд өгчүүл их сайхан болдог. Монголын үйлдвэр бол хөл дөрөө босох хад бол ерөөсөө л ингээ гар урлагчд маань өнөөдөр өөрснөө чадварчаад гутлаа хийгээд чадвартай болоод ирсний дараа тэр чинь нэгдээд нийлээд үйлдвэр болоод дээшээ босно. Тэрийг хамгийн гол нь аваач өгж байгаа гутал хувцсыг нэг гайгүй шиг өнөр зараад тэгээд одоо энэ хүмүүс хийж байгаа нь энэ байхгүй танаа гутал ямар үнэтэй энэ гутал зархаараа та нар ингээд хатанд гаргачдээ ингээд манай томчууд ирэхээр загнадаг байхгүй та нар инглээ тэглэг. Гэхдээ энэ чинь ерөөсөө бид нар өөрснөө ашгаа гаргаж авахын тулд бид нар нөгөө дэлгүүрийн ашгийг нэмж зарахгүй бол бид нар чинь өөрснөө дампуурчих гэдэг болохоор үнэтэй зархаас өөр аргагүй болдог. Тэр хиймэл үн хөөрөгдөг асуудлыг л байхгүй болгоч болж байгаа байхгүй. Түүнээс л би одоо энийг чинь ингээл 50,000-аар аваач тавиал би 50,000 зараал би 5,000 заас нөгөө зарчдаг бол би асуудал алга. Би энийг бол дуртай ингээл 50,000-аар авчихна. Энийг чинь би 50,000 төгрөгөө авахын тулд би энийг 80,000 заас 90,000 заасаар зарчаад би 50,000 заасаа барьж авдаг байхгүй. Эхтлэгүүрт скам том үйлчлэгээний төвөдөд би тавихын тулд 90,000 80,000-аар тавьжээж би энэ 50,000 заасаа барьж авдаг. Тэгэхгүй энэ одоо ингээд нэг 5,000 төгрөгийн ч юм уу 10,000 төгрөгийг авдаг бол энэ хэрэглэгчдэр энэ 50,000 заас 10,000 заасаар л 60,000 заасаар л очино. Тэгэл чинь ийм өртөг цаагаараа хиймэл хийгдээд байдаг байхгүй. Тэгээ Монголын нөгөө үйлдвэрлэгчид чинь монголчууд маань өөрснөө хэрэгэлсэн үйлдвэрийн брэнд бүтээгдэхүүнийг хэрэгжилж чадахгүй хоёрдугаарт хийж байгаа хүмүүс маань энийг өргөжүүд дэвжүүлж чадахгүй л байгаа байхгүй тий. Тэр гал асуудал чинь энэ л байхгүй.
Тэгэхээр бидний ярилцлага цаг туг богинохон дуусах тохиж байна. Тэгэхээр эх 7 хоногт бас дахиад энэ 7 хоногт ч юм уу те дахиад сэтэл сурвалжлагаараа танаа үйлдвэр дээр очих хүсэлтэй байна. Үйлдвэрийн чат дамжлагыг танилцуулаад хэрвээ энэ бизнесийг хийж эхлэх гэж байгаа, энэ бизнес руу орё гэж байгаа хүмүүстээс танилцуулаад илүү одоос мэдээлэл өгчөр мараас танаа үйлдвэр дээр очие гэж бодож байна. Зөвшөөрж байна. Тэр бол болж гинөө. Та нар дараа цаг нар гаргаад манай үйлдвэр дээр очиод үйлдвэр үйлчлэгээ явуулж явахыг болно. Тэгээд энэ юу яагаад гутал хийдэг, хуваарэ хийдэг те. Тэгээ манайхаа сурыг гэсэн сонирхолтой хүмүүсийг бол манайх үйлдвэр дээр хангалттай аваад дадлагжуулаад мэрэгжүүлээд ажиллуулж байгаа. Хийдэг хүмүүс маань хамтсан эвтэй байхтай хүчтэй гэдэг шиг нийлээд бүгдээрээ нэгдээд өшөө олон ихийг бүтээж хийж болно. За баярлалаа танд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та нарт ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Үзэгчдээс сэтэл сурвалжлага үгээр өндөрлөж байна. Үргэлжлүүлээд хөтөлбөртөйгээ хамтаагаарай.